Дэлхийн цэнгийн хамт олон та бүхэндээ Төв аймгийн Сөмбөр сумаас мэдчилж байна. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн 4 сарын 27-нд Дэлхийн цэнгийн монголчуудаа буюу M2M гала тоглолт зохион байгуулагдсан. Энэ хандивын тоглолтын маань гол зорилго нь юу байсан бэ гэхээр лав өсрөө ихч болон тэдний гэр бүлийнхэн зориулагдсан байгаа. Тэгэхээр тоглолтоос хойш бас нэлээд хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд одоо яг танай гэр бүл таны хувьд ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Манай амьдралд маш их том өөрчлөлт гарсан. Бид нэр орон нутгтаа өөрийн гэсэн гэр оронтой болсон. Тэгээд бас ажлын байртай болсон. Тэгээд хүүхдүүдтэй хамт ойр юу яаж байгаадаа гэр орондоо илүү бүтээн амьдарч байгаадаа маш их баяртай байгаа. Хүүхдүүдийн хувьд бол манай хүүхдүүдийн хичээлийн сургуулийн бэлтгэлийг бэлдэж өгсөн байгаа. Бүх бэлтгэл хичээл сургуулийн хувцас, зэвтэр ном гээд бүгдийг бэлдэж өгөө. Тэгээд манай дунд хандаг болохоор нөгөө зургийг авахсан. Тэгээд хүүхдийн маань хавдар ер нь бүрэн байхгүй болсон байна гэсэн. Тэгээд тий маш их баяртай мэд яасан. Тэгээд би маш их баярлж байгаа. Бас айгүй хараа айгүй сайн сэргэж байгаа манай хүүхдийн. Төв аймгийн Сөмбөр суманд байгаа. Тэгээд Сөмбөр сумын ахуй үйлчлэгийн зөвлөлийн цэгийг машина барьлуулаад 7 сараас эхлээд ажиллаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо тэгээд наадмаар их дээл байсан. Дантел, Монгол цамц нутагтаа ажлын цэгээ ажиллуулад хүүхдүүдтэйгээ ойрхон сэтгэл санаатай ажиллаж байхад их баяртай байгаа. Сэтгэл хангалуун их сэтгэл дүүрэн байгаа. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ манай хүүхдүүд маань гэсэн амар их урам зоригтойгаа ер нь тэгээд олон хүнд ингэж туслаасай л гэж бодож байна. Манай гэр бүлийн яаж жаргал бэргэлдээсэй л гэж бодож байна. Би тэр маш их аз жаргалтай байгаа. За баярлалаа. Тэгэхээр манай монголчуудаа компанид ажил маань одоо хамгийн эхлэл болгож энэ гэр бүл тусалсан байгаа. Энэ ажил маань цаашдаа ч гэсэн үргэлжлэнэ. Тэгэхээр бүх хүмүүс одоо монгол хүндээ илүү туслаасай, илүү сайн сайхныг бэлгэлээсэй гэж хүсэж байна. Баярлалаа.